Чи Монгол хүмүүс үү? Юу гэнэ? Чи Монгол хүмүүс үү? Чи юу гэж байна? Дэс явцгаа. Чи нөгөө эх орноо хамгаалж мөрдлөг хийнэ гэж яасан бэ? Тэрийг мартсан юм уу? Би ойрдоо нэг ажил хийж байгаа маа. Тэрэнд л хамаг анхаарлаа хандуулчихлаа. Тэгээд чамд эх орноо хамгаалахаас илүү ажил авч байна. Миний энэ хийж байгаа ажил ч гэсэн эх орныгоо төлөө юм шүү дээ. Гэхдээ би нөгөө эхлүүлсэн ажлаа ордоос орхичгаагүй юм. Архиваас материалууд цуглуулж байгаа. Хөш. Чиний нөгөө гарын үсэг биш үү? Тэрийг бол найз нь ойлгож байгаа шүү. Харин нөгөө Дэнсмаа ч ойлгодгүй. Намайг бүр барьж идэх. Тэр гарын усгны цаад учир шалтгааныг би хизээч хүнд ч ойлгуулах учиргүй. Ингээд бодглохлоор Сүндэр бид хоёр насан туршдаа л биеийг нэг ойлголцохгүй явах юм шиг байна. Өө, чи битээ ингээд унжигаа дэлтаа тэгээд. Тэр хизээ нэгэн цагт ойлголцчихл таарна шүү дээ. Тийм биз дээ. Харин чи юу болж мэдвэ? Байтуудыг үзэхэд Сүхбаатарын бие муу байсан нь үнэн юм. Өмнө нь Оросд байхдаа биеийг нуудаж 1920 оны 9-р сарын дундуур эрхүүд очиж имчилгээ хийл гэж. Удаан хугацааны туршид бие нь иларшаагүй байна. Тэгээд нас барсныхан дараа эмчнэр задлан шинжилгээ хийл гэж үзэхэд элэгний хүнд өвчнөө болвас нас барсан гэсэн дүгнэлт гарсан байна. Гэхдээ өөр учир шалтгаан ч бас байж магадгүй л дээ. Дараа нь читгэсэн задлан шинжилгээний дүнгээр ямар нэгэн хорт байдс илрээгүй. Гүтээ чи нэг бол хатгаа. Нэг бол илэгний хүндрэлээр нас барсан гэл. Цаана учир байна да. Сүхбаатарын өхлийн учир битүүлэг эргэлзээтэй талуудыг мэдж байгаа хүн хэд бий л дээ. Зэ. Харин амьдралынхын сүүлийн өдрүүдэд нэг л хүн гэрт нь очиж уулздаг байсан баг. Тэр бол элбэг дэрж ирж байна. Цуг ажилтдаг байсан хүмүүс тэгж ирж байна. Тэр комментэр нэр ин чинь өөрөө хор уучаасаа тий. Тэр ч удахгүй буудвал л та. Яасан? Монголоос хөөгдөд эх орондоо очиж хэсэг хугацаанд багшилж байгаад өнгөрсөн онд баривчлагдсан гэлээ. Баттай батгүйг нь мэдэхгүй ч ямар ч байсан баримтууд цуглуулж илээ. Тэр хүн өөрийнхөө хийсэн үүлийн лайл анчинг өөрөө л үрхэндээ тийм ээ. За төрлөө. Лаач.
Эсэргүү бүлгээ хийж байгуулсан. Би удаа дараа хэлсэн. Санхүүгийн яамны орлох сайдын хувьд хариуцлагатай хэлье. Би тэр эсрүү бүлгээ чинь байгуулаачгүй. Мэдчихгүй. Чамаг орлох сайд болохоор намайг айн гэж бодоод байгаа юм биш үстэй. Муу хагартлаа ицсэн юм уу? Новшмын. Намайг ингэж доромжлох хэрэг чамд юм өгсөн. Намайг сэвлэс хамгаалах газрын даргатай уулзуулахыг би шаардж. Чи ер нь өөрийгөө юу гэж бодсон мó эсэргүү вэ? А? Би чи хоцсон шаар. Бүр юмдээ тулсан. Намайг аялал хамгаалах газрын даргатай уулзуулахыг би шаардж. Хоёрдугаар чи эртхэн шиг хэрэгэ үлээсэн чи дээр. 10 Би Сэжигтэн Бадрахыг надтай аваад. Үстэй. Чи энэ хүнийг таних уу? Энэ хүн чамайг эсэргүү бүлэгтээ исвэсэн. Угаач мушаа. Энэ хүн чамайг эсэргүү бүлэгтээ исвэсэн үнэн үү? Энэ намайг эсэргүү бүлэгтээ исвэсэн. Ингээ чиний эсэргүү бүлгийн толгойлогч гэдэг чинь нотлогдоо. Чи хүн зодож, нүдэж, томлж тарчлаад шилсэрхүүл дэлгэл. Энэ чинь хосголт хуулиар 20-д зүйл шүү дээ. Би тий хооцсон юм шиг. Чиний тэр яриад байгаа хууль гэдэг юм чинь
Миний нодролонд байна. Баг задуу. Баг тамдуулсан дээр чи хэрэгээ хөдөөсөн ч дээ. Мэдүү? Комиссар урд чинь радио нэвтрүүлэг хийгдлээ. Радио нэвтрүүлэг хийгдэж байх яг тэр цаг мөчид Орос гомб мөн тэднийг ирж ажил хийдэг хятад хоёр бидний хараа хяналтанд орсон. Ингээд бодохоор баяртын холбооч биш. Тэр Японы тагнуулд мэдээ дамжуулдаггүй л болж таарч байгаа шүү. Радио нэвтрүүлэг 2 минут гаруй хугацаанд үргэлжилсэн. Одоо яавал дээр баяртыг тагнаж байгаа хүмүүсээ буулга. Ямар тоглолт ажиллуулчих сантид байгаа шүү дээ. Ятгатаа ярьж хурц уйтаах. Ингээд ер нь чамд ямар хэрэг тулгаад байна садуулч. Эсрэгүү бүлэгт хизээ илсэн хинээр илсэгдсэн гэдэг асуулт тавьд байт. Наад ч бас ялгаагүй. Гал дээр гарсан ганц зээг их дайхны найранд хуучны танил хэдэн нөхдөд зарж өрсний минь эсэргүү бүлэгмийнхэн нууц хурлаг хийсэн гэж гөрдөөд ханасаа чирээд ирсэн бөөмөд хэдэн муу зэвтэй даах үзүүлж энэ таамрын зэвсэг тулгаа болдог. Гадаггүй. Энд байгаа бүх хүмүүст зохиомл хэрэг тулгаад байгаа юм шиг. Харин тийм ээ. Энэ мэдсэн бол ёстой олигтойхон зэвсгэлж аваад энэ муу сайнуудтай нэгийг үзэж нэгийг оролцох нь явдаад гэж харамсаж суу.